Монгол улсын засгийн газар зам тээврийн хөгжлийн яам. Зам тээврийн салбарт 2016-аас 2019 онд хийгдсэн онцлог ажлууд. Зам тээврийн хөгжлийн яам нь эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн аюулгүй, ая тухтай үйлчлэгээ үзүүлэх зам, тээвэр, логистикийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх зорилтод уялдуулан Монгол улсын засгийн газрын 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого гэсэн үндсэн бүлгийн 16 зорилтын хүрээнд 92 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусган ажиллаж байна. Зам тээврийн салбарын хууль эрх зүйн орчныг шинжлэх ажлын хүрээнд автозамын тухай хууль, усан замын тээврийн тухай хуулиудын шинжилсэн найруулгын төслийг Улсын хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлж батлууллаа. Узбекистан улсын Ташкент хотноо 2016 оны 6 дугаар сарын 23-наас 24-ний өдөр болсон Шанхан хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр зохион байгуулагдсан Монгол улс, Оросын холбооны улс, бүгд найрамдах Хятад ард улсын төрийн тэргүүн нарын 3 дахь удаагийн уулзалтаар талууд Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт гарын үсэг зурлаа. Төрөөс автотээврийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 321-р тогтоолоор батлуулав. Монгол улсын засгийн газрын 2018 оны 120 дугаар тогтоолоор ерөнхий зориулалтын нисхийг хөгжүүлэх хөтөлбөр, 2019 оны 283 дугаар тогтоолоор агаарын зайлшгүй үйлчилгээний хөтөлбөр, 2019 оны 163 дугаар тогтоолоор замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг батлуулав. Монгол улс, Оросын холбооны улс, бүгд найрамдах Хятад ард улсын хооронд байгуулах Азийн автозамын сүлжээгээр автотээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээрийг 2017 онд байгуулж, хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан хорооны анх дугаар хурлыг 2019 оны 7 дугаар сард бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын өөртөө засах хорны Манжуур хотноо зохион байгууллаа. Монгол улс, Оросын холбооны улсын засгийн газар хоорондын 9 жилийн хугацаанд үргэлжилсэн төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай хэлэлцээрт 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурлаа. Олон улсын тээврийн эрх зүйн орчин бүрдүүлэх ажлын хүрээнд Мальт улс, бүгд найрамдах Чех улс, Люксембургийн Ихвант улс, Мянмар болон Камбож зэрэг улстай агаарын харилцааны тухай хэлэлцээрийг байгуулж, Таиландын Вант улстай байгуулсан агаарын харилцааны тухай хэлэлцээрт нэмэлт өөрчлөлтийг орууллаа. Бүгд найрамдах Азербайджан улсын засгийн газар, бүгд найрамдах Грек улсын засгийн газар, Испаний Вант улсын засгийн газар хооронд агаарын харилцааны тухай хэлэлцээр байгуулах асуудлыг засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжүүллээ. Монгол улсын засгийн газар автотээврээр олон улсын хэмжээнд ачаа, зорчигч тээвэрлэх тухай хэлэлцээрийг Унгар улсын засгийн газар, бүгд найрамдах Литв улсын засгийн газартай байгууллаа. Зам тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр Транзит Монгол форумыг жил бүр амжилттай зохион байгуулж, Монгол улсын нутгаар дамжин бүгд найрамдах Хятад ард улсаас Европын чиглэлд аялсан галт тэрэгний тоог 3 дахин өсөөд байна. Автозам Экспо олон улсын үзэсгэлэн худалдаа баг хурлыг жил бүр амжилттай зохион байгуулж байна. Байгаль орчин ээлтэй тээвэр сэдвт засгийн газар хоорондын 11 дахь удаагийн олон улсын чуулганыг барилга бот байгуулалтын яам болон гадаад харилцааны яамтай хамтран 2018 оны 10 дугаар сарын 2-оос 5-ны өдрүүдэд Монгол улсад амжилттай зохион байгууллаа. Аз номхон далайн бүсийн орнуудын иргэний нисхийн ерөнхий захирлуудын 54-р хурлыг зохион байгуулж, Монгол улсын нэр төрийг олон улсын давтсан дөргөн иргэний нисхийн олон улсын байгууллагатай хамтран ажиллах боломжийг нэмэгдүүллээ. Бүс нутгийн тээвэр, логистикийн хамтын ажиллагаа, хөгжлийн зам, олон улсын баг хурлыг зохион байгуулав. Тээвэрлэлтийн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийг сайжруулах чиглэлээр Монгол улсын нутгаар дамжин өнгөрөх түүхийн нефтийн тээвэр 12 жил тасраад байсныг эхлүүлж, түүхийн нефт дамжуулан тээвэрлэх ажлыг эхлүүлээд байна. Монгол улсад монгол инженерүүд анх удаа ачааны вагоныг усарч, цаашдаа вагоны дангийг дотоодон үйлдвэрлэх боломжийг бүрдүүллээ. Дорногов аймгийн олон овоо өртөөнөөс бүгд найрамдах Хятад ард улсын Тянжин бомб руу Монголын нүрс тээвэрлэгдэж эхэллээ. Монгол улсын далбаатай хөлөг онгоцыг олон улсын хиймэл дагуулын байгууллагын системийн алсын зайнаас хянах хяналтын системийг нэвтрүүллээ. Монгол улсын засгийн газрын 2018 оны нийслэлийн нийтийн тээвэрт байгаль орчин дээлтэй цахилгаан автобусыг нэвтрүүлэх туршилт хийх тухай 122 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган Мон 30 загварын их багтаамжийн 2 цахилгаан автобусыг Монгол улс анх удаахан үйлдвэрлэн хүлээн авлаа.
Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр тусгай замын автобус төслийг хэрэгжүүлэхээр Монгол Улсын засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран ажиллаж байна. Энэхүү төслийг хэрэгжүүлэхээр төслийн удирдах болон техникийн хороог байгуулан зураг төслийг батлуулах, энэ оны 3 дугаар улирлаас барилгын ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна. Хот хоорондын автобусны тасалбарыг сахимаар олох үйлчилгээг нэвтрүүлж, иргэдэд түргэн шуурхай үйлчилгээг үзүүлж байна. 5 толгойн уурхаагаас хийгдэж байгаа нүүрсний тээвэрлэлтэнд үүсэж байгаа тулгымцсан асуудлыг засгийн газрын 2019 оны 4-р сарын 17-ны өдрийн хуралдаанаар хилцүүлэн засгийн газрын техник дугаартай албан даалгаврыг гаргаж батлууллаа. Агаарын чиг шулуун 7 замыг ашиглаж эхэлснээр агаарын навигацийн үйлчилгээний орлого нэмэгдэж, Монгол улсын түүхэнд анх удаага дамжин өнгөрөлтийн нислэгийн тоо 1 жилд 100 мянгыг давсан. Мят төрийн өмчит хувьцаат компани Boeing 737 Max 8 загварын LEAP 1B27 хөдөлгүүртэй 2 ширхэг агаарын хөлгийг түрээсээр авах гэрээг байгуулсан. Хүннүээр Aero Mongolia агаарын тээвэрлэгч компанид орон нутгийн агаарын тээврийн парк шинжилтийг хийж, сүүлийн үеийн 2 ширхэг ATR 72 онгоцоор орон нутгийн болон бүс нутгийн нислэгийг үлдэж байна. Монгол улсын агаарын тээврийн салбарын түүхэнд нэгэн шинэ хуудас нэмсэн үйл явдал болж, ачаа тээврийн анхны Boeing 737-300 маркийн агаарын хөлөг Чингис хаан олон улсын нисэх худалд газарлаа. Mongolian Airways Cargo компани оруулж ирж байгаа энэхүү агаарын хөлөг нь зөвхөн ачаа тээврийн зориулалтаар ашиглагдах том уурын онгоц гэдгээр манай улсын агаарын тээврийн салбарт анхдагч төдийгүй онцгой ач холбогдолтой юм. Улаан-Уд, Пусан, Бангкок, Бугат, Эрен, Гуанчжоу, Тяньжин чиглэлүүдэд шинээр тогтмол нислэг үлдэж эхэллээ. Гадаадын 7 агаарын тээврийн компанийн 42 агаарын хөлгийн засвар үйлчилгээг Монгол инженерүүд хийж гүйцэтгээд байна. Мөн Оросын холбооны улсын TBC-2MC агаарын хөлгийн их засвар болон TBC-2MC хөлгийг Оросын холбооны улсын инженерүүдтэй хамтран угсарч байна. Баян хонгор, Говь Алтай, Төвсгөл аймагуудад 2017-оос 2018 оны өвлийн улиралд нөхөн олгууртай нислэгийг гүйцэтгүүлж, 2019 оноос Говь Алтай, Завхан, Баян хонгор аймагуудын хуваарьт нислэгийн үйлчилгээг тогтмолжуулаад байна. Бүтээн байгуулалтын ажлын талаар бүс нутгийн логистикийн төв төслийг амжилттай хэрэгжүүлж, нарийн цэргийн ажилт буулгалтын 11.6 км орчим төмөр зам, логистикийн төв рүү орох гарах, төмөр замтай 2 төвшөнд огтлолцох хүнд даацын 19 м төмөр бетон гүрэн байгууламж, 1.6 км ард зам, дэд бүтэц, барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ бүхий нийтдээ 128 га талбайг хамарсан цогц байгууламжийг ашиглалтанд орууллаа. Монгол улсын засгийн газрын тогтоолоор гарч 5 толгой зүүн баян чиглэлийн төмөр замыг дотоодын нөөц болцоонд тулгуурлан барихаар шийдвэрлсэний дагуу 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр барилгын ажлыг эхлүүлсэн. Барилгын ажил үргэлжилж байна. Төр хувийн хөвшлийн түншлэлийн хүрээнд Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрт Орхон 2, Баян Чандманд сумын нутаг дэвсгэр Аглын хід рүү иргэдэг уулзуурт Мастер гэрийн компани, Ховд аймгийн Дарив суманд Эбон тур компани автозамын дагуу үйлчилгээний барилга байгууламжийг, Хинтээ аймгийн Өндөр хаан суманд Баялаг онон компани автобуудал, автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлчилгээний газрын хөрөнгөөр Дорногов аймгийн Саншин суманд автобуудлын барилгыг барьж ашиглалтанд оруулан үйл ажиллагааг нь эхлүүлээд байна. Автозогсоол байгуулах тухай засгийн газрын 2018 оны 101-р тогтоолын дагуу Өмнөг аймгийн Хамбогд сумын нутаг дэвсгэр Гашуун Цухайд Бомтод автозогсоол, мөн Цогццэцийн суманд автозамын дагуу үйлчилгээний барилга байгууламжийн барилга, угсралтын ажлын эхлүүлж, энэ онд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Улаанбаатар хөшгийн хөндийн олон улсын шинэ нисэх буудал чиглэлийн 32.2 км хурдны автозамын ажлын барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, барилгын ажлыг дуусгалаа. Автозамын салбарт 2019 онд улсын хэмжээнд олон улсын чанартай нийтдээ 30 төсөл, арга хэмжээний 1549.4 км хатуу хүчтэй автозам, 655.8 м төмөр бетон гүрийн барилгын ажил, орон нутгийн чанартай 118 төсөл, арга хэмжээний 218 км хатуу хүчтэй автозам, 1683.4 м төмөр бетон гүрийн барилгын ажил хэрэгжиж байна. Үүнээс 2019 онд 805.42 км хатуу хүчтэй автозам, 1628.3 м урт төмөр бетон гүүрийг ашиглалтанд оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Баян хонгор Байдргийн гүүр чиглэлийн 129.4 км хатуу хүчтэй автозамын барилгын ажил дуусаж, улсын комисс ажиллан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээлээ. Энэхүү автозам ашиглалтанд орсноор баруун аймагуудыг холбосон Хэвтэ тэнгилийн автозамын сүлжээнд хамрагдах таатай боломж бүрдэх юм.
Булган аймгийн Сэлэнг сумын Сэлэнг мөрний 437 зууны 2 м урт төмөр бетон гүрийн барилга ухсралтын ажил, Булган аймгийн Тарны голын 54 м гүрийн их засвар, Архангай аймгийн Тэрхийн голын 271 м гүрийн их засвар зэрэг ажлыг бүрэн дуусгаж, улсын ашиглалтанд орууллаа. Тосон цэнгэл Улаастай чиглэлийн 114.2 км автозамд улсын комисс ажиллан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээлээ. Энэ нь Завхан аймгийг төвийн бүстэй холбох гол зам болж байгаагаараа онцлог юм. Монгол Улсын засгийн газрын 2018 оны 284-р тогтоолоор Улаанбаатар дархан чиглэлийн автозамыг 4 игнэ бүхий автозам болгон өргөтгөж шинжлэх шийдвэрийг гаргасан бөгөөд одоо ашиглаж байгаа 2 игнэ автозамыг Азийн хөгжлийн банкны бүс нутгийн автозамыг хөгжүүлэх, засвар арчилтын төслийн хүрээнд өргөгдсөн шинжилгээгээр шинээр нэмж барих 2 игнэ автозам барих ажлыг Европын сэргээн босголт хөрөнгө оруулалтын банкны хөрөнгө оруулалтаар барьж байгуулахаар ажиллаж байна. Гачууртын уулзуураас Малайх Чойрын уулзуур хүртэлх 20.9 км 2 урсгалтай 4 игнэ бүхий автозамын өргөтгөл шинжилтийн ажлыг бүгд найрамдах Хятад ард улсын хөнгөлтэй зээлийн хөрөнгөөр 2019 оны 4-р сарын 20-ны өдрөөс эхлүүлж мөн оны 11-р сард багтаан 4 игнэ автозамын зорчих хэсгийг дуусгаж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээхээр төлөвлөн ажиллаж байна. Тосон цэнгэл Улаастай чиглэлийн 67 км хатуу хүчилттэй автозамын барилгын ажлыг засгийн газрын 2017 оны 132 дугаар тогтоолоор бүгд найрамдах Хятад ард улсын засгийн газрын хөнгөлтэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэж барилгын ажлыг эхлүүлээд байна. Автозамын тэмдэгдэлийг шинжилэн сайжруулах сарын аяныг амжилттай зохион байгуулж, олон улсын болон улсын чанартай автозам, замын байгууламжуудын тэмдэглэгэнд үзлэг шалгалтыг хийж, нийт улсын хэмжээнд 1776 зам болон километрийн тэмдэг, 2965 замын шон, самбар, 996 м ган тууцан хашлахыг шинчиллээ. Япон улсын засгийн газрын хөнгөлтэй зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хотын олон улсын шинэ эс хонгосны шинэ буудлыг барих төслийг амжилттай хэрэгжүүлж, барилга байгууламжийг ашиглалтанд оруулахаар хүлээн авч, засгийн газрын 2015 оны 398 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын олон улсын эс хонгосны шинэ буудлын менежмент төслийн гэрээг 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр байгуулад байна. Завхан аймгийн Доноо нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд нисэх буудлын аэродром, 3C хяналтын код бүхий, агарын хөлөг хүлээн авах хүчин чадал бүхий, иж бүрэн аэродром болон үеийн ус зайлуулах сувг бүхий барилгын ажлыг дуусгаж хүлээж аваад байна. Алс баруун хязгаар нутаг, Овс аймгийн Дэглий цагаан нисэх буудлын аэродромын явуулах замд өргөтгөл хийж, 8 дугаар сарын 22-ны өдөр ашиглалтанд хүлээн авлаа. Алтай хотод орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн хатуу хүчилттэй нисэх буудлын зурвас, гэрэл суултын системийн хамтаар ашиглалтанд орууллаа. Монгол улсын засгийн газар Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейт сангийн хооронд 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан хэлэлцээрийн хүрээнд Хинтээ аймгийн Өндөр хаан нисэх буудлыг шинжилэн барих төслийг тус сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Монгол улсын засгийн газар, зам тээврийн хөгжлийн яам.